За бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бид яах вэ гэсэн сэдэв байна. За тэгээ бүгдээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлцгээе. Аава бид өнөөдөр таны үгнээс суралцгаа ирж байна. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагаар дамжуулан таны үг биднийг босгон байгуулж хүчрхэгжүүлж мөн тайтгаруулах болтугай гэж залбирч байна. Амен. Сайныг үйлдэхдээ үл цуцын учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Галаат 6:9. Бид энэ ертөнцид амьдарч байхдаа янз бүрийн асуудал бэрхшээл, урам хугарах байдалтай тулгарна. Энэ бол зүгээр л амьдрал. Үүнийг мэдснээр харин бид яах хэрэгтэй вэ? Бид тууштай, төвчээртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуд нь хизээч бүү бууж өг. Бидний амьдралд юулж тохиолдсон ялалт нь асуудлаа орхиж явахгүй байхад орших юм аа. Бидний тэмцэл бэрхшээлийн дунд ариун сүнс бидний дотор хамгийн агуу ажлыг хийсээр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэрээр нөхцөл байдлаа бид удирдуулж болохгүй. Хэрэг бид үнэхээр түүнд итгэж найддаг бол бид ч мөн нөхцөл байдлаараа удирдуулж болохгүй юм аа. Тэрээр бидний амьдралын сайн сайхан үед төдийгүй, хүнд хэцүү үед ч бидэнтэй хамт байдаг. Хэрэг бид түүнээс зуурч түүнийг дагвал тэр биднийг удирдах болно. Энэ нь хичээнгүйлэн залбирч, шийдвэртэй няцсашгүй байж, итгэлдээ ганхахгүй, Бурхны үг болон бидэнд өгсөн түүний амлалтуудаас бат зурхыг хэлнэ. Зарим зүйлс маш удаашралтай өнгөрч байгаа юм шиг санагддаг. Үнэн дээр дайсан үүнийг онцолж харуулах маш дуртай. Гэвч яг ийм үед Бурхан өөрийн хамгийн агуу ажлуудыг хийж байдгийг санаарай. Үүнийг бүү март. Энэ бол зөвхөн бид хоёрын тухай биш юм аа. Бидний дотор хийгдэж байгаа эзний ажил бол түүний биднээр дамжуулан хийх ажлын бэлтгэл юм шүү. Амьдрал заримдаа хатуу байдгийг бид мэднэ. Гэсэн ч итгэл дээрээ бат зогссоор байвал Бурхан бидэнд туслана гэдгийг бид бас мэднэ. Галаат 6:9-ийг хамтаа дахин тунхаглацгаая. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Энэ Библийн ишлэгийг санаж хамтаа бат зогсоцгоё. Тиймээс танаас дахин асууя. Бид яах ёстой вэ? Бидний хариулт бол хизээч бүү бууж өгөх юм аа. За Галаат 6:9-ийг хамтдаа дахиад тунхаглацгаая. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Амен. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагийн үг та бүхнийг босгон байгуулах болтугай, удирдан чиглүүлэх болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг